Алдарт Вячеслав Тихоновын ганцаардлаар төгссөн амьдрал. Нэгэн цаг үед үзэгчдийг дэлгэцийн өмнө уйж байсан Хаврын 17 учрал киноны гол дүрийн жүжигчин, сая үзэгчдийн хайртай баатар Вячеслав Васильевич Тихоновын тухай бэлтгэлээ. Зөвлөлтийн төв телевизийн Хаврын 17 учрал киног мэдэхгүй хүн үгүй. Уг 12 ангид киног Татьяна Люснова найруулан тавьсан юм. Зураг авалтыг 1969-өөс 1973 оны хооронд хийсэн гэдэг. Кино ялалтын баяраар дэлгэцэнд гарахаар байсан ч тухайн үеийн зөвлөлтийн коммунист намын генсэг Леонид Брежневийн холбооны бүгд найрамдах Герман улсад хийсэн албан ёсны айлчлал нь социалист капиталист хоёр нийгмийн ялгаанаас үүдэн хойшилсоор 1973 оны 8 дугаар сард анх дэлгэцэнд гарсан байдаг. Харт цагаан байсан тус кино 2009 оноос өнгөлөг засварт бүрэн орсон байна. Хаврын 17 учрал кинонд хар газар нууц албанд зүтгэж байгаа Оросын тагнуулч Максим Исаев буюу Штирлиц их нэртэйгээ уушгин газар хэдхэн хором уулздаг хэсэг нь үзэгчдийн сэтгэлд хамгийн тод хоногшсон байдаг. Тусгай даалгавар гүйцэтгэж буй албан үүргийн ирэхээр хоорондоо ганц ч үгсэлж чадалгүй харцаараа ярилцсан акшн зуурын хэсгийг тус киноны хамгийн оргил шийдлүүдийн нэг гэдэг. Чухам энэ хэсэгт Штирлиц буюу Вячеслав Тихонов болон эхнэрийн дүрд Эльнора Шашкованаар гайхалтай чадварлаг тоглосон байдаг. Штирлиц буюу Вячеслав Васильевич Тихонов 1928 оны 2 дугаар сарын 8-ны өдөр мэндэлжээ. Түүний аавыг Василий Романович гэдэг бөгөөд нэхэх үйлдвэрт механикчаар ажиллаж байж, харин ээж Валентина нь цэцэрлэгийн багш байсан гэдэг. Вячеславын хамгийн дуртай хичээл бол математик, физик, түүх байсан юм. Залуу байхдаа тэрээр алдар гисэн шивээс гар дээрээ хэлгсэн бөгөөд үүнийгээ амьдралынхаа туршид нуусан байдаг. Тэрээр 13 настайдаа мэргэжлийн сургууль сурч, үүний дараа цэргийн үйлдвэрт ажиллаж байв. Тэрээр сургуульд байхдаа анх удаа залуу харуул кинонд тоглож байжээ. Харин Хаврын 17 учрал кинонд тоглосон нь түүнд урд өмнө нь хизээж байгаагүй алдар нэрийг авчирсан гэдэг. Тэрээр олон тооны улсын шагнал хүртэж, тэр дундаа Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин цолыг 1974 онд, Ленинийн нэрэмжит шагналыг 1980 онд, Социалист хөдөлмөрийн баатар цолыг 1982 онуудад хүртжээ. Игэл жирийн ажилчин гэр бүлээс гаралтай тэрээр кино урлагт оттой байсан шигээ хувийн амьдрал нь аз жаргалтай байж чадаагүй юм. Тэрээр Нонна Мордюковтай 10 жил хяналсан. Амьд ахуйдаа ганц хөө Владимироосаа хагтсан түүхтэй. Хоёр дахь амьдралаа эхлүүлсэн ч бас л аз жаргалтай байгаагүй. Сайхан гэр бүлийг бий болгож чадаагүй алтарт жүжигчин амьдралынхаа сүүлийн жилүүдийг уйтгар гуниг ганцаардал донд өнгөрөөсөн хэмээн Оросын урлагийн алтан үеийг нь дурсдаг. Дэлхийн 2 дугаар дайны үед жоохон хүүхэд байхаасаа цэргийн эмнэлэгт туслахаар ажиллаж, дайны дараа автомеханикчийн мэргэжил эзэмшиж явсан түүнийг бүх холбоотны кино урлагийн дэд сургуулийн жүжигчний курс сурч байхад нь Нонне өөрөө эхэлж санаачлаг гарган танилцсан гэдэг. 40 настай байхдаа Тихонов Франц хэлний багш Тамаратай хоёр дахь амьдралаа зохиосон юм. Тэрээр кино орчуулгын багийнханд ажилтан тусалсан байдаг. Тамара гэрэлсэн байсан боловч Тихоновтай гэрлэхийн тулд нөхрөөсөө салсан байна. Гэхдээ энэ гэрлэлт нь Тихоновт мөн л аз жаргалтай байгаагүй юм. Эхнэр нь түүнийг үндэслэлгүй хардталтаар ташлаан зовоож байсан. Тамара Тихонов Анна хэмээх охинд төрүүлсэн бөгөөд энэ нь кино жүжигчний амьдралыг өөрчилсөн гэдэг. Тэрээр минут бүрийг хүүхэдтэйгээ өнгөрөөхийг хичээдэг байжээ. Өдгөө Анна гэрлэж 2 ихэр хүүхэд төрүүлсэн. Аавынхаа тухай баримтат киноч хийсэн байдаг. Харин алдарт жүжигчин 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдөр насан эцэс болсон юм. Тухайн үеийн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин, Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко нар Тихоновын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байдаг. Харин түүнийг эгээн дурсгал зориулж, хөшөө зохиогч баримлж Алексей түүний дүрийг мөнхөлж хөшөө босгосон байдаг. Тэрээр өөрийн хөшөө дурсгалыг босгуулж чадсан цөөхөн жүжигчдийн нэг юм. Вячеслав Тихоновын хөшөө түүнийг нас барснаас хойш 4 жилийн дараа буюу 2013 онд Москва хотын Павловскийн гудамжинд сүндэрлэжээ.